Монголын мэргэжсэн эхлэн бодогчдын институтийн дорнод салбар. Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Дорнод аймаг дахь Монголын мэргэжсэн эхлэн бодогчдын институтийн салбар нь 1997 онд үүсэн байгуулагдсан цагаас сургалт, хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэн игнэгээ байнга тэлж мэргэжлийн нэр хүндийг өргөн гишүүдийнхээ идэвх санаачлагыг дэмжсэн олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирлээ. Тус салбар нь нийт 60 гишүүнтэй бөгөөд эдгээрийн 80 орчим хувь нь төрийн болон хувийн хвшлийн салбарт идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлж байна. Насны ангиллын хувьд гишүүдийн дийлэнхийг 18-аас 44 насныхан эзэлж байгаа бол 45-аас 59 насны 22, 60-аас 74 насны 7 гишүүн байна. Монголын мэргэжсэн эхлэн бодогчдын институтийн дорнод салбарын анхны тэргүүн Базар Аригчаанд Дорнод аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын даргаар одоо ажиллаж байгаа бол даах тэргүүн Цэнгэлмаа Дорнод аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хилцээний даргаар ажилладаг. Базар Аригчаа Цэнгэлмаа нар нь 2010 онд мэргэжсэн эхлэн бодогчийн эрх авчээ. Дорнод салбарын зохицуулах зөвлөл 7 хүний бүрэлдэхүүнтэй. Тус зөвлөлд салбарын тэргүүн Цэнгэлмаагаас гадна 2009 онд мэргэжсэн эхлэн бодогч болсон өдгөө Дорнод аймаг дахь төрийн аудитын газрын дарга тэргүүлэх аудитор Болор Туул, 2011 онд мэргэжсэн эхлэн бодогч болсон Дорнод аймаг дахь төрийн аудитын газрын аудитор Одхүү, 2018 онд мэргэжсэн эхлэн бодогч болсон төрийн банкны Дорнод салбарын захирал Наран Гарав, мөн 2018 онд мэргэжсэн эхлэн бодогчийн эрх авсан Дорнод аймаг дахь хөгжлийн мэргэжлтэй хүний хөгжлийн төвийн захиргаа нийтлэг үйлчлэгээний албаны дарга Отхон Бадрах, 2019 онд мэргэжсэн эхлэн бодогч болсон цагдаагийн ерөнхий газрын санхүү ард талын албаны төсөв хариуцсан ахлах мэргэжилтэн Даваад Орж, 2019 онд мэргэжсэн эхлэн бодогч болсон Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн дотоод аудитор Гам Бүргэд нар ажиллаж байна. Дорнод салбарын зохицуулах зөвлөл нь жил бүр ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталдаг бөгөөд нийт гишүүдийн хуралдаа дайлагдан танилцуулдаг. Монголын мэргэжсэн эхлэн бодогчдын институт бол Эхлэнбат хүртгэлийн үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага, тэгээд нийгэмд өөрчлөх зорилготой ийм төрлийн бүс байгууллага. Тэгэхээр манай салбар бол энэ зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дорнод аймгийн хувьд одоо 60 мэргэжсэн эхлэн бодогчтой, бид цаашид энэ мэргэжсэн эхлэн бодогчдынхаа тоог нэмэгдүүлэх юм одоо хүсэл эрмэлзэлтэй ажилладаг. Яг бол бид нар нийгэмд мэргэжлийн чанартай үйлчлэгийг үзүүлэхийн тулд чадвартай юм эхлэн бодогчдыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. За манай салбарын гол онцлог бол бид нар нийгэм чиглэсэн үйлчлэгээ төлхөө нэмэгдүүлэх ийм зорилттой ажиллаж байгаа. За энэ зорилтынхаа хүрээнд орон нутгийн гол баримталж байгаа одоо бодлогын баримтч буюу засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бид аж ахуй нэгжүүдэд, бизнес эрхлэгчдэд санхүүгийн зөвлөн туслах үйлчлэгийг төртэй хамтран хэрэгжүүлэх ийм зорилтыг ингээд тусгуулж батлуулсан. Тэгээд эх онуудад энэ чиглэлдээ бид төлхөө ажиллахаар зорилттой хичээж байна. Гишүүдийнхээ сургалт хөгжилд чиглэсэн идэвхтэй, далайцтай өргөн хүрээний үйл ажиллагааг явуулж игнэгээ өргөжүүлэн дэлгэхээр Дорнод салбарын хамт олон ажиллаж байна.